Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Технологийн гайхамшигуд нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн хасаа битэр ярих сэдв бол гаригийн колончлолын талаар ярилцсан. За студид компьютерийн шинжилгээ ухаанч Хас Чулуу хөтлөгч Урна хоёр ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар World of Language компани болон Од Мөндрийн маань хамтран зохион байгуулж байгаа номын өдөрлөг болон Худалдаа хөгжлийн банк хамтран ажиллаж байна. За нэвтрүүлэг маань НТV болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрч байна. Өдрийн мэнд төргий хасаа. Өдрийн мэнд. За өнөөдөр гаргийн ярих гэж. Тэгжил таарна. Тий. Ер нь л энэ нэвтрүүлгүүдээр дандаа л гаргийн юмнуудыг ярьдаг да. За гаргийн колончлол гэж. За ер нь бол хүн төрөлхтөн бол ингээд гариг байна уу, тип байна уу, арал байна уу ер нь бол колончлсоор ирсэн тийм түүхтэй. За тэгээд бид нар одоо ингээд өөр ингээд сансарт гарцтай болчлоо. Тэ? Тэшээ доошоо одоо өмнө нь бол бид нэг газар эзлээ явж байхад бол хавтгай дээр л эзлээ явж л шүү дээ тий. Одоо бол бид ингээ дээшээ гарцтай 3 хэмжээс докторгүй ингээ төрөлхтөн болчихсон. Тийм. Тэгэхээр одоо ингээд цаашаа бид нар одоо өөр ямар газар байна. Дэлхий ямар ч гэсэн бөөрнх юм бэ. Дэлхийгээ тойрчлаа. За дэлхийгээ бол бараг л бид нар чинь тий. Бүтнээр нь ингээд харчиж байгаа юм чинь бол за одоо ингээд өөр бидэрт эзлэх ямар газар байна гэхээр дээшээ. За одоо жишээлбэл сар байж болно. За одоо жишээлбэл ангараг үйж болно, сугар үйж болно, өөр од үйж болно гэдэг ч юм уу те. Өөр гаргийн сар үйж болно гэх мэтчлээ. За тэгэхээр одоо бид нар сансрын колончлол хийвэл хаанаас эхлэх вэ гэдэг нь ойлгомжтой. Одоо мэдээж сарнаас эхэлнэ. Яг гоо гаргийн колончлол гэдэг юм дээр сар ярихаар нэг жоо утгагүй л дээ. Яг тэгэхээр гариг гэдэг бол арай өөр юм болчихж штэ те. Сар гэдэг бол яг манай дэлхий гэдэг гаргийн татах хүчийн нөлөөнд үйждэг болохоор яг айхтар өөр гариг эзэлсэнд бол нэг тооцохгүй. Гэхдээ бид нар өөр гаригуудыг эзлэхэд бол бас мэдээж сарыгаа эзлэх шаардлагатай. Дарханлоо явж хахад өрхөн нь болох шаардлагатай шүү дээ, тэ. Бас нэг ангаргалоо явж хахтаа, сугарлоо явж хахтаа замаар нь тэ нэг юм саран дээр буугаад сар бас ямар байдیں۔ Саран дээрээс дэлхий яаж харагддгийг гэдэг харангаа тэнд нэг эд шуушаа идээд тэгээд давсгаа суллангаа. Тэгээд цаашаа ингэ явдаг. Тийм одоо газар болж болно. За гэх мэтлээ одоо бид нар ингээ цаашаа гаригуудыг колончлаа. За тэгэхээр бид нар хамгийн түрүүнд колончлж болдог хоёр гариг бол одоо бидний хөрш гаригууд гэж байна. За мэдээж хамгийн ойрхоноор бол сугар, ангараг хоёр. Тэ? Нэгтэл нь бол нарнаас хол байж байна. Болдог ч одоо ойрхоноос л эхэлнэ шүү дээ. Тэг хөршүүдээс эхэлнэ тэ. За тэгэхээр өнөөдөр бол ихэнхдээ ер нь сугар гаригийг колончлох тухай ярина. Тэгж болох юм уу? Хамгийн халуун гариг шүү. Тий, яг үнэ. Ангараг бол колончлогдох нь ойлгомжтой. Тэр чинь сугрыг нэг колончлох гэж анханасаа ер нь үдчихсэн. Тэгээд бүтггүй юм байна. Айгүй хэцүү юм байна гэдээ ингээ хайж исэн. Ангарагыг бол колончлоход айгүй амархан. Тий. Яагаад амархан бэ гэхээр ангараг чинь ерөөсөө хүлэмжийн хий байхгүй. Тэгээд цартцсан, даарцсан. Тий, агаар мандалд нь хүлэмжийн хий байхгүй болохоор тэгээд хөлцсөн байж яадаг гэдсэн шүү дээ тий. Тэгвэл одоо хүн төрөлхтний хамгийн сайн хийж чаддаг зүйл юу? Тэгэд хүлэмжийн хий утаа май тавьж угаар хин шүүгээрээ тий тэр гаргийг ингэж тордоо дулааруулж чаддгаар одоо алдартай төрөлхтөн байж дээ тий. Тэгвэр аваачаад ангараг дээр аваачаад нэг хүн тавьчихад л юм баг тэр нь тэр чигтээ баахан үйлдвэр машинцсэн тий янз бүрийн утаа май багалж хагаад ингээд тэр гаргийг бол ямарчсан дулаацуулж байгаа. За тэгэхээр бидний одоо хамгийн сайн колончлж чадах зүйл бол ер нь ангараг гэж байна. Тэгэхээр нэг ангарагийн тухай ярихгүй харин сугрын тухай ярих нь аюул чухал байдаг. Сугрыг яаж колончлох вэ гэдэг арга механизм бол бид нар ер нь бол дэлхийгээ яаж одоо эргүүлж дэлхий болгох вэ гэдэгтэй аюул анхаар нэг. Яг тэгэхээр сугар гариг гэдэг бол ийм хүлэмжийн хийгээр хатцаад маш халуун болцсон. Нөгөө дулаарсаар угаад хидэрхий дулаахан болцсон ийм газрыг бид нар сугар гэдэг. За тэгэхээр ер нь сугрын тухай ерөнхийдөө өнөөдөр ярина. За ер нь яагаад гариг колончлох гэдэг нэтэр гэдэг асуудал гарч ирж шүү дээ. Түүхэндээ бид нар чинь дандаа л нэг аралнуудыг дандаа л нэг шин төв нэгээл тэрийг колончлон гэж явжсэн бол сайндаач биш юм. Энэ бол бидний одоо зайлшгүй шаардлагаар одоо бид нар өсөж үржээд олон болоод эхлэх юм бол хоолн сэрэгтэй болно. Нөгөө нэг ресурс одоо байгалийн ресурс буюу одоо тэр нөөц гэдэг зүйл бол ингээд дуусчдаг. За тэгэхээр бид нар цаашаагаа дэлхээсээр орох байхгүй.
Монгол дээр тийм хамгийн түгээмэл тархсан амьтан бол хүн байдаг. тий. Одоо монголчууд бол нэг амар тий дурандаа ер нь дэлхийг эзэлчихгээд эзлээгүй шүү дээ. Нэг бэлчээр нь олтгоо ойлоод айгүй тийм тачирхаа үүстэй одоо монголч нь өвсч ургахад хэцүү газар байгаа дээ шүү дээ тий. Тэгэхээр ч одоо бид нар яах юм малаа бэлчээхэд бол хүн олон болоод ирэхээр ингээд бид нар хүнстэй газарлах юм тул бид нар бол дэлхийсээр орох байхгүй. Тэгэхээр ямар ч төрлөختний хамгийн одоо чухал асуудал бол тэр өөрсдийнхөө нөөцийг дуусгачаад гадагшаад хэлэх. За тэгэхээр бидний бол хамгийн одоо ингээд урдаа нэн тэргүүнтэй барих хэрэгтэй зүйл бол дэлхийг хайрлах. За дээрэс нь өөр бас нэг шин дэлхий олох гэдэг юм А болон Б хоёр төлөвөө зэрэг авч явж явах хэрэгтэй. Тэгэхээр бол гариг колончлон гэдэг бол бидний бол маш чухал хийх ёстой ажлуудын нэг үеждэг. За нөгөө талаас түүхэн цаг хугацаанд ингээд аваад үзэхээр бол ингээд дэлхий дээр аюул бол ингээд галууд юулцсан. Одоо нэг л галуу үйлх юм бол хүндрэлтэн дэр чигтээ алга болох гэдэг шүү дээ. Энийг бол төвлөрлийн сул тал энэ төр гэж нэрлэдэг. Тэгэхээр бидний төвлөрлийн сул талаа нөхөхийн тулд дэлхий дээр нэг ганц солир унаад эсвэл дэлхий дээр ганц галуу юулээд хүндрэлтэн арчигдах гэдэг болохоор нэг бас Б төлөвлөгөө бид нар заавал шаардлагатай. Тэр өөр нэг гариг дээр очсон. Ядаж саран дээр очсон. Дэлхийн том солирын оногдлоо гэхэд саран дээр бид нэг хараа сууж яхана шүү дээ. Саран дээр ижсэн нөхдүүд нь амьд үлддэг ч юм уу те. Сугар дээр, ангараг дээр ингээ бас байж идэг. Нэг үрээ цацсан гэдэг шиг ингээ байж их хэвээр байхгүй. Хамгийн сүүлийн гал бол бас нэлийн дээр үед юулсан байгаа. Тийм. Сайжилтын өмнө одоо юу ч болоо. Тийм одоо юм цаг нь болцсон байж идэг те. Ер нь бол ингээ эхэлчлээ шүү дээ. Одоо галуу юулээд эхэлсэн. Хин эхлүүлсэн бэ гэхээр одоо бид нар эхлүүлсэн байж идэг. Тэгэхээр л эргүүлээд бидний гаригийг колончлох. Дэлхийг бид нар одоо колончлмаар байгаа байхгүй ядаж. Тэгээд цаашаага ангараг сугар гээ явна. Гэхдээ сугарыг колончлох тэр арга механизм бол дэлхий дээр ч ирнэ ажиллах хэрэгтэй гэсэн. Бид нар тэр хүлэмжийг яаж шийдэж байгаа? Бүхэлдээ гаригийн хүлэмжийг яаж шийдэж байгаа? Энэ арга механизм бол энэ одоо шинжлэх ухааны олд амжилт бол дэлхий дээр чсэн дэлхийг чсэн эргүүлээ дэлхий болгох. Одоо дэлхийчлэх терраформ гэж нэрлэдэг ч одоо дэлхийчлэх гэдэг байгаа шүү дээ. Терра гэдэг нь газар гэсэн үг те. Ер нь бол дэлхийн мэлхий бол терра гэдэг. Тэгэхээр дэлхийчлэх ангарыг дэлхийчлэн, зугрыг дэлхийчлэн. Дэлхийн мань одоо дэлхийг ажиллаа шүү дээ. Тэгэхээр одоо дэлхийгээ дэлхийчлэн гэдэг бол сонин гоё үг байна. Дэлхийчлээ тий. Тэгэхээр бол бид нар бол дэлхийг дэлхийчлэхээс одоо гаригийн колончлол маань эхэлнэ гэдэг утгатай. За тэгэхээр ер нь бол тэгээд монголчууд ч гэсэн ер нь тэр испанчууд ч гэсэн Америк руу явцсан байж байдаг. Монголчууд ингээд дэлхийн талыг эзэлсэн нэ тэрэ гэдэг бол тэр бас нэг юм ямар Google-ийн кинод үглээ нэг арал дээр нэг жижиг нөхдөд ээж хагаад моё лөө нэг юм юу байд юм аа нэг юм арал дээр нэг хід нөхдөд ээж хагаал өөр арал руу ингээд хүнсэн дуусан гоо өөр арал руу ингээд онгоцоор явааддаг нэг тийм одоо эргэн тойронд ямар ч арал байхгүй тэгэл цаа ингээд нүдэн анж байгаа л хэвээр иш тийш ингээд баахан онгоцуудыг явуулал тий одоо нэг сүлж байгаа нөөцөөр өөрчөө тэлэх бодлого яаж штэ тий эндээ үхий үг бол ингээд тэлцгээе тий ингээд сүлж байгаа ингээд амьсгалыг тэлтэн зориулъя гэдэг ингээд цаашаа хэлээд ингээд оршин тогтнолоо үргэлжлүүлж исэн юм түүхүүд л зөндөө байж байгаа. Альва амьд амьтны амьд үлдэх нэг юм зүйл нь бол одоо нөгөө нэг газар нутгаа солих юм боломжтой байх. Ямар нэг зүйлээр хязгаарлагдахгүй байх. Колончлох. Үнээр үл цагаачлах гэдэг шиг. Яг үнэ тий. Тэгснүүд нь бол амьд үлдээ ингээд яваад байна шүү дээ тий. Тэгэхээр ямар чухал зүйл вэ гэдэг бол эндээс ингээд харагдаж байгаа хаа. За сар марч одоо яах вэ? Одоо шууд сугараас эхлэе гэдэг байгаа шүү дээ тий. Ер нь бол сугар бол Нарны аймгийн хамгийн халуун гариг байдаг. Яагаад одоо сони юм бэ? Бод гариг чи илүү ойрхон биз дээ. Наранд ойрхон гариг нь илүү халуун байна биз дээ. Гэтэл тэр чи бод гариг дээр бол бүр агаар мандалж байхгүй. Юу ч байхгүй. Бүр ингээд өөрийнхөө ингээд хөрсөн хүртэл ингээд нарны салхинд шуурганд ингээд алдаад ингээд сүултээ болцсон байж идэг. Хөрх ингээд жижигэрээд байж идэг юм өр өвдөлттэй гариг. Сугар бол хитрхи хүлэмжий тий болохоор нөө хүлэмжий гэж яад өгөх тэр нөө нарны гэрлийг шингээж аваа гэдэг юм зүйл. Тэгэхээр ингээд шингээж авсаар байгаад 460 хэм болцсон. Бүр ингээд гадарга дээр агаар мандал 460 хэм гэдэг ч одоо юу гэсэн үг юм бэ? Тийм. Энэ 460 хэмд яадаг гэж хар туулга хайлдаг. Одоо ингээд бид нар ингээд электрон робот энэ төр явуулж байгаа шүү дээ. Сансрын хөлөг энэ төр явуулж байгаа шүү. Тэр дотор чинь ингээд микрочип гээл нэг янз бүрийн тоглогаар ингээд гагнцсан энэ төр байж байгаа. Тэгэл тэр гараг дээр очихгоо гагнасууд нь салаад ингээд тэр ч ихтэй бот усраад унтдаг. Металл хайлныг бол бид нар бол зүгээр тэнд тийм юу амьд амьдрал байх. Амьд амьдрал утгаар робот хүртэл очиод хайлаад урсаад ингээд бодоо болохоор юм байхгүй. Ер нь л маш олон удаа бид нар там юм биш үү? Там тийм халуун том байхгүй тий. Тэр
Ямар гоё. Тэг яг үнэ. Тэнд халуун том нөгөө талд хүйтэн там байж штэ тий. Одоо бид нар дэлхийг яаж хайрлахаас шалтгаалаад ирээдүйн маань ингээ хоёр талд ингээ харагдчихэдэг тий. Хүлэмжийг ихсгээд тэгвэл сугарчиг болно. Тэгээ багсгаад ангарахчиг болно. Тий. Тийм болохоор тэр халуун там бол хүйтэн там болохгүй гэдэг бол бидний үүрэг хариуцлагын юм асуудал байгаа. За хар тоглох хүртэл тайлдаг. Анх ингээл аваачаад бид нар чинь нэг юм буулгасан чинь нөгөөд нь бут усрэл, цад усрэл. Хүүхэн чи ямар халуун юм бэ? Ямар өндөр даралттай юм бэ гэл. Тэгэл дахиад буулгасан чи дахиад нэг жоохон доош явж байгаа л бут цад усрэл хайлаа алга болцсон. Тэгвэл бид нар энэс ийм халуун юм дээр чинь баг юм буулгаж чадахгүй юм байна шүү дээ. Бараг сүүл рүү юм шүхэр мөхөргүй шахуу хүртэл юмнуудыг зүгээр хаяад тэгээд тэр нь унж явахдаа нэг хідэн зураг явуулаад ингээд алгуулаад бутраад ингээ хайлаа дуустдаг ийм юм хийжсэн. Сүүлд нэг юм арай гэж нэг юм гадарга дээр нэг бүтэн буулгасан. Тэгээд нөгөөт нь баг за хайлаад алга боллоо гэж бодоод ингээд байжсэн чинь бүдгхийн дохио ороод тэгээд хамгийн сүүлд бид нар бол ингэж эн чинь 460 хэм байд юм биш үү? Ямар амар юм бэ гэд. Тэгээд дээрэс нь шөө маш тийм өндөр даралттай байдаг. 93 баар гэдэг. Дэлхий бол 1 баар гэж үзсэн. Баар гэдэг нь айгуу тийм сони хэмжигдэхгүй байгаа юм л да. Ер нь агаарын даралт л гэсэн үг шүү дээ, тий. Яг агаарын даралтыг Паскал гэдэг хэмжүүрээр хэмждэг. Нөө өмнөх даралт маралттай термодинамиктай ангитээр ярьжсэн. Паскал гэдэг нэг хэмжүүр үүдэг. Паскал гэдэг нөхрийн одоо тэр нэг юм агаарын даралт хэмждэг мөнгө устай юмар бол бид тэр агаарын даралтыг хэмждэг. Тэгээд Паскал гэдэг одоо нэрийг нь хөндлөөд ингээд нэрлсэн гэдэг. За тэнгүүд 100 мянган ширхэг Паскалыг бол ер нь бол 1 баар гэдэг юм байна. Яг тэр нөө хитрхи жижигхэн нэгж болохоор бид нар ч ингээл хэн болгоны ярахтай тэдэн мянга тэдэн тэрбум тэдэн сая мая гэж яриад байхгүй тулд 100 мянгаыг нь аваад 1 баар гэд нэрлэлсэн юм байна. Тэгэхээр одоо ингээд манай агаар мандал бол ерөнхийдөө 1 баар байдаг. Гэхдээ ATM гэдэг бас нэг юм ATM гэдэг нэг хэмжээр байгаа. Тэр банкны ATM биш, мөнгө авдаг ATM биш. Энэ яадаг ATM бэ гэхээр ер нь бол атмосферик pressure гэдэг одоо агаар мандлын даралт гэсэн үг шүү дээ, тийм. Дэлхийн агаар мандлын одоо энэ даралтыг одоо гадарга дээр байж байгаа агаар мандлын даралтыг бид нар нэг ATM гэдэг авчдаг. Одоо цаг маг ч юм уу ингээд цагны артал мартал ингээд харангууд энэ тэдэн ATM гэдэг бичсэн байж дээ. Тэр нь бол тэдийн хэмжээний даралтыг даана гэсэн. Усан дотор ороод ч юм уу те. Ингээд тэрнээс илүү даралттай байх юм бол дотор нь ус ороод тэр цаг чинь одоо ажиллахаа болчихно шүү дээ, те. Тэгэхээр ATM гэдэг зүйлээр хэмжиж болдог. Гэхдээ энэ 1 баар 1 ATM хоёр бол бараг л адилхан дөө. Ер нь бол баг дэлхийн агаар мандал гэдэг ойлгож байна. Тэгэхээр дэлхийн бол 1 баар даралттай агаар мандал гэтэл сугар 93 баар. Одоо 100 дахин баг их биш шүү дээ. Ийм өндөр одоо даралттай. Ямар ч одоо робот явуулсан баг хайлахаас өмнө бот усрдаг. Тэр өндөр даралт дотор ингээд бяц усрна гэсэн үг шүү дээ, тий. Ийм зүйл болдог. Ийм айхтар гараг. Татах хүчнээс бол болоогүй тий. Тий. Өөр юм байна. Амар тий. За энэ хүлэнжийн талаар яг хүлэнжийн болохоор агаар мандлын 97% бол эзэлдэг гэдэг. Гэтэл одоо тэр чинь за яг ингээд агаар мандлын 97%. За манай дэлхий дээр бол чинь 0.103-аас 0.4% гэдэг. Энэ чинь бүр байхгүйтэй шахуу ийм жижигхэн хүлэнжийн хил манай гаргийн ингээд дулаар болоод байна шүү дээ, тий. Гэтэл энэ юуных бол суграх бол нэгт 97% нь хүлэмжийн нэгт. Хоёрт нь 93 баар гэдэг ч одоо тийм өндөр нэгтршилтай агаар мандлын тэр их хувь нь хүлэмжийн юм байна гэдэг бол нэгэсэнд ерөөсөл хүлэмжийн байхгүй юу? Тийм өндөр нэгтршилтай, тийм нэгт хүлэмжийн хил гэсэн үг. Бараг ингээд юм харагдахгүй юм биш үү? Манан бодсон шиг яагаад тий? Тийм, ер нь бол харагдахгүй бол дүүрэн үүлнэ байж байгаа. Ингээд дээрнээс нь бол бид нар ингээд яг ингээд үүлэн цорхоогоор бол бид нар ингээд сансараас дэлхийнхаа ингээд зургийг авсан байдэн шүү дээ, тий. Ингээд нэг Google Maps-лоор оронгоч дээрээс нь авсан ингээд зургууд байж байгаа. Гэтэл суурга хэрэгт бол тийм боломж авахгүй. Тэр ч ихтэй юм утаа маа яг хөө тэр үүлнүүдийн доогоор орох юм бол нэг жоохон харагддаг юм амар тийм шар тийм зураг мураг байдیں۔ Өв өмхий үнэртэй л нэг юм битүү өмхий л гэсэн тий. Ер нь бол тэр чигт онгос үнэртэй гэдэг байгаа шүү дээ тий. Явах хэрэг байна уу? Яг үнэ наач айгуугаа асуулт. Ер нь бол яах гэж юм хачин гариглуу бид нар явах гээд байгаа гэдэг асуулт хийж байна шүү дээ тий. Гэтэл ангараг гаригаас хэд хэдэн давуу талууд байждаг суурга гариг дээр. Ямар давуу талууд вэ гэхээр за нэгт хэмжээ бол дэлхий бол 12700 км өргөн байт юм байна. Өргөн нь тийм өргөнтэй байж хахад сугар бол 12100 км өргөн. Бараг яг адилхан байгаа шүү дээ. Ер нь бол хэдэн зуухан километрийн л ингээд зөрүүтэй болохоос л яг 12000 км гэдэг ингээд яг дэлхийтэй адилхан өргөнтэй. За татах хүч. Дэлхийн татах хүч бол 9.8 м/с квадрат байдаг. Гэтэл сугарын татах хүч болохоор 8.9 м
секунд Бараг квадрат тийм бараг л адилхан тий 9.8 8.9. Тэгэхээр бол татах хүчний хувьд ч гэсэн хэмжээний хувьд ч гэсэн ер нь бол манай дэлхийн одоо ихчдүү гараг энтер гэдэг шүү дээ тий. Одоо ихэр энтер гэж ярьдаг. Яг л адилхан ингээд яг зэрэгцүүл ингээд явах юм яг хоёр адилхан хэмжээтэй яг хоёр адилхан татах хүчтэй юм гараг. Энэ татах хүчээгээ чухал байгаа гэдэг за ангараг дээр одоо бид нар очлоо гэж тэл та. Тэгэх юм бол бид нар тэнд чинь дасан зохицох хэрэгтэй бол. Бид нар бол дэлхий дээрээ дасан зохицсон байж байгаа. Бидний булчин, бидний яс, бидний одоо ингээд бүх зүйл бол ийм татах хүчтэй орчинд ингээд дасан зохицсон байж байгаа. Тэгээ бид нар ямар нэгэн байдлаар сансарт гарлаа, эсвэл өөр гараг дээр очлоо гэх юм бол бидний тэр яс ус тэр зүйл зориулагдаагүй байдаг болохоор ингээд ховсож өөрчлөгдөхдөө маш их стресс ордог. Нэгсэнд одоо бидний эрүүл мэндэд хортой гэсэн үг байхгүй юу? Бид нар ч одоо хичнээн олон 100,000 сая жил болж иж одоо ингэж хөвсөн шүү дээ тий. Тэгж яхад ч одоо бид нар бол тэнд очиод одоо юугаа үзэхгүй л тэг үгүй гэсэн үг шүү дээ тий. Гэтэл хэрвээ бид нар сугар гаргийг айгүй айтайхан одоо дэлхий жилчих юм бол эн чинь яг л дэлхий байгаа байхгүй юу? Дэлхийн ихэр тийм яг үн тийм ангараг дээр очих юм бол яг бид нар бол хичнээн гоё болголоо ч гээд одоо бид нар бол татах хүчийг нэмэгдүүлж чадахгүй байхгүй. Бараг тектон мавтангуу цөмөн бараг тарж урьдсан. Тэгэхээр одоо дээр нь очиод амьдрч чадах уугүй юу гэдэг чинь аюу тум асуудал болно шүү дээ тийм. За тийм болохоор сугрыг колончлоо гэдэг бол бас их чухал зүйл юм байна гэдгийг одоо мэдчих явлаа шүү дээ тийм. За ингээд удахгүй хоёлаа энэ сугрыг юу яаж колончлох юм гэдэг аргачлалуудын талаар ярьцгаая. Та сонирхолтой. За нэвтрүүлгийн хамтран ажиллачаар манай Худалдаа хөгжлийн банк ажиллаж байгаа. Тэгэхээр Худалдаа хөгжлийн банк маань монголчуудын хоримтлалтай болъё гэдэг юм аянд бас уриалаад байгаамаа. Тэгэхээр яг ийм хоёр бэлтгэсэн одоо ийм хоёр мөнгө хоримтлуулах юм санааг та бүхэнд өгч байгаа юм. За нэг нь болохоор хариултаа хадгалъя гэдэг ийм урамшуул явж байгаа. За энэ нь юу вэ гэхээр та одоо өөрийнхөө карт зурх болгондоо 1000-аас 5,000 төгрөг хүртэл бүхэлчлээд таны карт зурх болгон тэр мөнгийг татна гэсэн үг. Одоо жишээлбэл би 7,500 төгрөгийн одоо кофе худалдаж авлаа гэж бодоход миний данснаас 10,000 төгрөг хасагдуулна, эсвэл 8,000 төгрөг хасагдуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл худалдаа авалт хийх болгонд таны данснаас юм бага хэмжээний хариулт мөнгө гэж таны хадгаламжийн данс руу ч орж хадгалагдаад байна гэсэн үг. За тэгэхээр нөгөө нэг санал болгож байгаа зүйл нь болохоор өдөр бүр хоримтлуулъя буюу за өдөр болгон таны дансны одоо үлдэгдэл бутархаа мөнгө гэх юм уу одоо хоримтлал руу ингээд шууд татаад байх ийм хоёр үйлчилгээ байгаа. За энэс гадна ч өөр өөр үйлчилгээ байдаг. Яг манад өгсөн нь бол энэ тий. За тэгэхээр та бүхэн маань яа гоё ингээд бэлдээд өгцөн тий. Ийм гоё одоо нэг бэлэн програм танд ингээд өгцөн байгаа болохоор та бүхэн бас энийг ашиглаад хэрвээ хоримтлалтай болъё гэж бас төлөвлөж бодож байгаа бол Худалдаа хөгжлийн банкнд очиод нэг сонирхоод үзээрэй. Үнэхээр бас одоо хоримтлал үүсгэх гэдэг ийм нэг том асуудал биш те их мөнгөөр биш хинт чадгалчаар ямар ч мөнгөгүй хүн хоримтлалтай болцохоор юм шиг те бараг. За ийм гоё ийм саналыг та бүхэндээ санал болгож байгаамаа. Тэгэхээр өөрт ойр байгаа Худалдаа хөгжлийн банкны салбартаа хандаад юм уу? Эсвэл бас асуух асуултах юм бол 1819 77 гэсэн дугаар руу холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Туслыг хураавал далаа гэдэг байгаа шүү дээ тий. Тийм яг үнэн тийм. Ер нь тэр хүн хоримтлалтай болно гэдэг бол хамгийн ихний алхам л та юу чухал байгаа. Тэр тий хоримтлалаа болоод тэр зүйлээс ингээд тэр сэтгэл ханамжийг мэдрээ тий хүүшин чинь би чаддсан биш тий гэдгийг итгэл үнэмшлийг өгөх нь анхны оч тий эндээс ингээд цацрах боломжтой жижигэн туслуудыг чинь дансаас ч гарч байгаа мөнгнүүдийн өрцнүүдийг цоглуулна хүн юусаа анзаарахгүй. Одоо бид нар бол ингээл те дэлхий бол 12,700 км өргөн гэлдэх юм бол 12,000 км л өргөн юм байна гэд толгой дотроо те ер нь бол дандаа л бид нар ойролцоолж идэг. За 12,700 бол за 12,500 гэдэг тогтоочвол арай амар юм байна гэдэг ч юм уу те. Бүр бодрохой тоо хийж болно шүү дээ. 9.8 м/сек квадрат гэдэг тоог бол бид нар ингээд 10 жил тогтвол за 10 гэд баг тогтоочих те. 10 гэд үтчих. Тэгвэл тооцоол хийгээд амархан. Хүний тэр айгүй залахгүй байхгүй. Тэр бол бид нар ингээд анснаас асагж байгаа жижиг мөнгнүүдийг анзаарчихгүй. Тэр сарын дараа юу болох вэ те. Тэр бодрохой мөнгнүүд чинь нийсээр аваад нэг тодорхой хэмжээний хоримтлал болсон байгаад тэр хүн чинь урамшаад хүй би ч одоо хоримтлуулж чадах юм биш тэгээ. За одоо 1000 байсныга 5000 болгочих, 100000 болгочих гэдэг ингээд яваад иж бол хамгийн чухал юм бол энэ юусоо хаанч болтохгүй. Ер нь бол дэлхийн аль ч улсад ийм үйлчлэг бол би байхгүй гэж бодож байна. Ийм сонирхолтой, ийм гоё тэр одоо хэрэглэгчтэйгээ харилцагчтайгаа ингэж ботсон ийм үйлчлэг бол ер нь байдгүй. Маш тухтай үйлчлэг байна. Тийм маш сайхан үйлчлэг тийм. Энийг бол бид нар ямар нэгэн програмаар хийх ямар ч боломж байхгүй. Банк нь л өөр ингэж гаргаж ирэхгүй бол тэр нь маш буянтай ийм гоё ажил байгаа даа. За Худалдаа хөгжлийнхаа хамт олонд маш их баярлалаа. Баярлалаа. За энэ агаар мандлыг сэргэжүүлэх мэдээж шаардлагатай. Одоо тэр 93 баар
Одоо 100 дахин манай дэлхийгээс чинь 100 дахин одоо хаашаа юм бэ чинь 100 дахин гэдэг чинь далайн биш үү те далайн гүн рүү бид 1 км ороход яг ийм адилхан даралтанд орно. Далайн гүн рүү шүү дээ. Одоо би ингээд сая нөө юунд явж байхдаа Вьетнамд явж байхдаа ийм доошоо ингэ шомбдог юм тийм толгоонд гадуур нэг юм бүтээчээд тэгээ доошоо ингэ шомбдог мэдхгүй нэг тийм нэг юм доошоо шомбдог юм байсан. Тэнгүүд тэр чинь 5 м доош орж байгаа байхгүй. Тэнгүүд л ингэ жоохон нэг 1 м доошлол тэгэл миний чиг бүнк гэл битүү болчихж байгаа. Тэг ингээл шүлмэлээ залгаал боо юм болж байгаа л ингээл төгөөн ч окей юм окей гэж байгаа. За окей дахиад доошоо 1 м дахиад 1 м явахад би одоо тэсгийм үг юм юм айхтар даралт. Тийм ганц метрээр доошлоход л ингээд тэр даралт намайг бүр алах гээд байгаа байхгүй. Тэг бүр ингээд доошлогцсон бид чинь маш удаанаар ингээд дасгаж ижил доошлохгүй 5 м-ийн доор л очих гэж би бүр үүлээ үзэж байгаа байхгүй. Би 1 км тэсгэн үгүй юу тий. Гэтэл 1 км-ийн доор очих юм бол бид нар яах вэ гэдэг бяц зэрэг байхгүй ер нь бол. Тэгэхээр ийм айхтар даралт гэсэн. Ер нь бол бид нар амьд скафандр гэж ярьдэн шүү дээ. Скафандрын тэр байхгүй бол ер нь бол тэр усны даралтын дотор бол бид нар бол бяц зэрэг байтугай тэр одоо нэг мундаг усны даралт тесрүүлдэг цаг маг энэ тэр бол усны хамгаалттай цаг магч хүртэл ингээд дотор нь усны нэвчээ орчин гэсэн үг шүү дээ. Тэр өндөр даралтанд тэр нөгөө 10 ATM гэсэн цаг бахан бол тэр чинь тэ 93 ATM-д оруулж гарч чинь тэгэл бяц сэрнэл гэсэн тэр цаг. Гэх мэтлэн энэ бол ингээд бидний агаар мандлыг бол мэдээж зэрэгжүүлэх хэрэгтэй. Дэлхийчлэх хамгийн ихний ялхан бол сугрыг. За ямар нэгэн аргаар зайлуулж болно. Хүлэмжийг нь багасгах хэрэгтэй. Одоо тэр агаарыг бол ямар нэгэн байдлаар зайлуулах шаардлага үүсэх гэдэг нь шүү дээ, тий. Тэгвэл хэд хэдэн гой тийм аргууд байна л да. За яг хамгийн энгийн арга бол одоо соруулнаа гэж болно шүү дээ, тий. Хэний ч толгойд хамгийн түрүүнд одоо тий орж ирэх арга бол ингээд соруулна. За ингээд соруулъя гэж бодъё. За тэгээд зөв яг зүгээр нэг тоос орогч морогчоор ч юм уу одоо соруулчих болно л доо. Гэтэ бүр хитрхи их байхгүй тэр нь. Одоо тэр агаар мандал бол ингээд тэр нэгт одоо их байна. Хоёр талаар тэр чинь хитрхи нягт аваад байна шүү дээ, тий. Тэр бид хичнээн соруулаад ер нь бол нийт 465 сая тэрбум тонн. Тэг юу гэсэн ч үгүй тий. Ийм айхтар их хэдэн сая тэрбум тонн. Сая гэ тэрбум тонн. Харин тийм. Зүгээр нэг тэрбум биш шүү дээ. 10 тэрбум биш. 100 тэрбум биш. 1000 тэрбум, сая тэрбум. Тэгээд дээрээс нь 465 сая тэрбум. Ийм их тоон одоо агаарыг чинь соруулаад тэгээ гаргаж хайн гэдэг бол одоо бид нар чинь нөө чулуу агаар хэрч бүр амар том болоод тэр хооронд бол аль хэдийн бид нар мөхөөд дуусч штэ тий. За тэр энэ бол ингээ бүтэхгүй арга. За лазерддаг нэг арга байна. Зөв агаар мандал руу сайхан лазер чинь тойрог замд нь хідэн ийм лазер буунуудыг тавиал нарнаас ингээ цэнийг авангуудаа агаар мандал руу ингээл амар хүчтэй лазераар ингээл буудадах юм байна л та. За тэгээ сансраас ингээд лазерж жагаад ерөөсөө халаагаал юм гэсэн үг. Одоо бүр сансарт гартал нь халаана гэсэн үг. Наад санаа нь очоор энэ хэний санаа юм бол. Гэхдээ яг нөө яаж нэг шийдэх өнгөд хамгийн түрүүнд толгоонд нь орж ирж байгаа санаа чи бүтэхгүй. Юу бүтэхгүй л дээ. Ер нь ямар ч санаа бүтэхгүй заяа. Гэхдээ энэ бол хамгийн бүтэхгүй санаа байна. Тий. Тэгээ ерөөсөө за ингээд айгүй хүчтэй лазерчгуу тэр нэг агаар мандал ингээл цацраал ингээл сансарт гарах юм байна л та. Тэгэл ингээл одоо нэгээс нарны салхи гэдэг шиг ингээл өмнө лазераар үлээгээд ингэсэн бохоо сансарлаа. Тэгээ нэг тийм арга тийм бас л бүтэхгүй нэг юм ачаа арга. Тэгээ дээрээс нь айгүй хэрчим хүч хэрэгтэй. Тэгээ нөө хөргөж байгаа гараг аваач халаага хийчих юм тийм. За хураадаг нэг арга байна. Хураах гэдэг арга. Нүүрс зөрөгчийн давхар эсэл гэж одоо нөө хүлэмжийн хийш үдэ тийм ээ. Тийм CO2. CO2 болохоор шүү дээ CO2 чинь. Нөө дээр бүгд юмд орж байгаа шүү дээ. Одоо нөө хуурай мөс энэ хуурай мөс гэдэг дээ шүү дээ тий. Тэр мэрч одоо хөлдөөцсөн хатуу юм CO2 байхгүй юу? Харин одоо ган ч бас юу төмөр CO2-ыг нийлжиж ган болчих тийм бэл. Зөв тийм тэгж тараа нөө хэр их орсноос шалтгаан ширмүү гуйлуу гануу гэл ингээд явчихж байгаа шүү дээ тий. За тий. Алмаз бол яг хоо CO2 биш C байгаа тий. Дандаа C. Тэгээ цэнүүдийг ингээд нийлүүлсэн хамгийн ягттай болгоцсон тийм нэг нөхөр. Баланс юм аа нэр. Тийм яг үнэ. За энэ кальцийн эсэл гэдэг юм байт юм. Одоо байж л тааралт. За кальцийн эсэл болохоор яадаг гэхээр энэ нүрс зөрөгчийн давхар эсэлд уралд ороод кальцит гэдэг юм хатуу үйцэлж тийм юм. Одоо нөө нүрс зөрөгчийн давхар эсэл чинь хий үйж байгаа шүү дээ тийм. Тэгвэл тэр кальцийн эсэл гэдэг зүйл одоо кальцийн эсэл нь бол зөвхөн ингээд энгийн баргал шохоо л гэсэн үг. Энгийн шохоо. Тийм. Энэ шохоотой уралд орохороо
Одоо ингээд юг шингээгээд авчдаг, нүрс төрөгчийг шингээгээ авчдаг. Ийм зүйл. Тэгээ хатуу болчдөг. Гэлцайд гэдэг ийм хатуу байц чулуул болчихно гэсэн үг шүү дээ. Нэгээс нөгөө хийвэсэн зүйлийг аваачаад хатуу болгоод хатгалчих чинь гэсэн үг шүү дээ. Тэгээ ийм нэг арга байна. За энэ шохоо гэдэг болохоор ерөөс юм кальцийн карбонат гэж зүгээр юм бодисыг л одоо бид нар шохоо гэдэг юм байна л да. Одоо жишээл байгаль дээр бол шохоон чулуу хэлбэртэй ингээ байж идэг. Яг цемент хийхэд ингээ ашигладаг. За тэгвэл шохоог ингээ шатаачт юм байна. Нөө кальцийн юу гэдэг лээ карбонатаа ингээ шатаачингууд кальцийн эсэл болно. Одоо түрүүний хэлжсэн кальцийн эсэл гэдэг уралд орохоор байдаг. За энийг бид нар ерөнхийдөө мэддэм байлээ. Бидний мэддэг танил зүйл. Бид нар ингээ жоохон багтай юм сонин шохоон дээр ингээ шээчингүүд ч юм уу устаа олчгууд ингээ гэ буцлаад идэг юм шохоо байдаг шүү дээ тий. Амар сонин үнэр гаргадаг ийм юм шохоогод тэр шохоог чинь кальцийн эсэл гэдэг юм байна. Тэр шохоо л гэсэн үг. Одоо бидний танил. Энийг ч л аваачаад ер нь бол энэ нүрс төрөгчтэй газар аваачаа уралд оруулчихаар тэгэл буцлаа л тэр юу ч нүрс төрөгч идчих тийм үү? Нүрс төрөгч идчих. Идээд юм хатуу болчихно. Тэгээ ийм арга байт юм. Ургамал бас ургамал уг нь тэнд битүү тарчуулах гэдэг болохгүй байгаа тийм. Тий. За энэ шохоог ингээ шатаахаар айгүй их тийм тэр нэг кальцийн карбонат гэдэг юм чинь шатаачаар айгүй их юм гэрэл айгүй хурцтаад гэрэл гард юм байна. Тэрний дээр үед бол тийм спотлайт гэдэг нөө юу гэдэг шүү дээ. Тайзны гэрэлтүүлэг. Тийм тайзны гэрэлтүүлгийн тэр ихэд ашигладаг юм байна л д. За тэгээ тиймэрхүү зүйлийг бид нар бол ингээ маш хэмжээгээр тэр нүрс төрөгчийн давхар эслэлийг ингэж одоо өөрт нь шингээж авахын тулд ингэж ашигладаг. За тэр нөө унтраагүй шохоо гэдэг тэр нөө норхоор ингээ буцлаал ингээл сони үнэр гаргаад байгаа юм. Улстай олчхор буцлаад идэг тэр юм чинь. Тийм дүүгийн шохоо, буцлаагүй шохоо, унтраагүй шохоо тийм юм. Зарим хүн юу ч хэлээ лаг гэдсэн тийм. Манай ээж болохоор лаг гэдсэн. Би одоо тэрийг тийм лаг юм бахтаа гэж бодсон. Тийм. За кальцийн тэр кальцийн эслэл болохоор бод гариг дээрээс ерөөсөө олборлоод ягаад одоо тэр кальцийн эслийг чинь бид нар дэлхий дээрээс аваачих юм уу гэдэг хамаг шохоон чулуугаа тийш аваачих нь гэд бодож иж магадгүй. Гэхдээ бид нар заавал дэлхийгээсээ биш нэ өөр бод гаригаас аваачих бол. Бод гариг бол айгүй их тийм кальцийн эсэл байгаа. Одоо нэгсэндээ шохоон чулуу хийж гэсэн үг шүү дээ. Тэр бод гариг дээр очиод за тэрэн дээр ингээ уурхаа байгуулад за тэр нь заавал бид нар өөртөө халбгүй нэг юм хэдэн роботуудыг аваачаад за та нар өөртөө өөртөө үйлдвэрлээд өөртөө ингээд уурхаа олборлт хийгээд өөртөө тэн дээр ингээд бүтээгээд олон болоод уурхаагаа олон болгоод ингээд энэ шохоон чулуунд үйлдвэрлээд тэгээ нөө тэр чинь жижигхэн гариг байхгүй ер нь бол худалчинд бол баг манаас арч гэл гариг байхгүй арай царнаас том л та тий тэр чинь одоо айгүй баг тийм юутэй гэсэн үг шүү дээ татгүйчтэй тэгвэл бид нар худалчинд бол ингээд шидчихэл баг ингээд суур гариг руу явуулчих болно баг тий тэндээс хүчтэй ингэ шидчихдэг тийм одоо юу гэж байдаг л да та төмөр зам гэхдээ төмөр зам нь бол ийм цахилгаан соронзон ийм одоо хурцсагчтай ингээл дээгүүр ингээ яваал өнгөрч байгууд ингээд өөдөөс нь татаал тэгээд яваад өнгөрөнгүүт нь араас нь түлхээл одоо туйлаа солиод араас нь түлхэнэ өөдөөс нь татчихаал туйлаа яваал өнгөрөнгүүд нь туйлаа солиод түлхээл нэгэсэндээ ингээд хурцхна гэсэн үг шүү дээ тийм нэг дээш ингээ явцсан юм галт тэрэгний зам шиг юм дээр байлгаж чаа сүп гэл ингээл дээш ингээд сансарлаа буудаад байна гэсэн үг. Өөрөө бараг жингүүдэд нөгөө саран дээр үсрэхээр дээш болдог шиг тэгээ бараг сугар дээр очиод байгаа. Тэгэл нөгөө нэг баахан кальцийн чулуунуудаа ингээд сугарлуу ингээд явуулчихна гэсэн үг шүү дээ. Бодыг зүгээр шохон чулууны буу болгочих юм байна. Яа гэнэ тий. Тэгээд ерөөсөө ингээд сугарлуу ингээд явуулчихна. Тэгээд нөгөө аргаараа ингээд бүх тэр нүрс хүчлийн хий тэр хөлөмжийн хийг нь одоо ингээд тэр шохон чулуутгаа уралд оруулаад түүхий шохотоо. Тийм айгуу сонирхолтой арга. Тийм энэ аргаар бид нар өөрсдийн гутаг шийдэж болохоор байгаа биз. Харин тийм би бас өөрийнхөө бодоол. Тийм. Ер нь бол энэ сугрын энэ колоничлог гаргуудыг ингээ харж байхад бол үгүй яагаад бид нар Улаанбаатар дээр ярилж болохгүй тийм. Улаанбаатар колоничлал л даа. Тийм ямар ч нэг иймэрхүү байгаа даа. За гэхдээ бол энэ бол айгүй тийм удаан л арга л да одоо хэдэн сая жил бид нар шаардлагатай. Гэтэ ер нь бол тэрийг одоо дэлхийчлэхийн тулд бидэрт маш их хугацаа хэрэгтэй гэсэн. Тэр хооронд нь одоо дэлхийгээ бид нар сөнөөчгэлгүй хүн шиг бас ингээд тогтой томоотой тийм ингээд сахилга баттай байж ах хэрэгтэй байх нэ. За бас хөлдөөх гэдэг арга байна. Энэ хөлдөөх бол үнэхээр супер арга. Ер нь бол нарны гэрлийн лаач юм. Энэ бол айгүй супер арга. Одоо ингээд айгүй том л одоо тийм толь тавьчихна л гэсэн үг шүү дээ. Одоо сүйдэрлэлчин л гэсэн үг шүү дээ. Сугар дээр тэр ягаад
дулаацаад байгаа ягаад халууцаад байгаа гэдгээр ойлгомжтой. Нарны гэрэл тэн дээр ороод штэ тий. Тэгвэл нарны гэрлийн таач ил да гэдэг арга гэсэн үг. За хүмүүс бид нар халууцгаараа нарны гэрлийг хаадаг шүү дээ. Яа үнэн тий. Бас л хүний хинийч толгойд ер нь орж ирэхээр л арга байгаа штэ тий. Датаа чи яаж хөрөхгүй гэдэг үнэн нарны гэрлийн таач сүйдрэлч. Одоо юу хаачих. Шүхэр тавьчих. Шүхэр задлаа тавьчихад болчихсон. За тэгвэл яах вэ гэхээр ерөөдөө тэр юу н одоо бид нар фазын шилжилт гэж ярьж байсан шүү дээ. Бодисын хатуу төлөв, шингэн төлөв гэдэг иждэг. Хүйтэн болцохоор яадаг вэ гэхээр чинь конденсацлагдаа шингэн болно. Тэгээ сүүл рүүгээ бүр ингээд хөргөөл авах юм бол тэр чинь хатуу болчихдээ шүү дээ. Тэгвэл тэр хийг л ерөөсөө шингэрүүлээд дээрээс нь хатуу болгоод одоо бид нар ингээд хадгалаа авчихна гэсэн үг. Энэ айгуу тийм хөргө арга байна. За тэр сүүдэр тавина гэдэг л айгуу том асуудал та. Энэ талаар одоо хоёлаа удахгүй ярилцъя. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажилчид танилцуулъя. Тэгээ World of Language компани бол манай од мөндөр суваг хамтран тийм номын өдрөлийг зохион байгуулж байгаа. Тэгэхээр 25 оны 3 дугаар сарын 20 болоо 21-нд энэ үйл ажиллагаа маань болох юм. Тэгэхээр дэлхийн алдартай ийм 8 зохиолчийг онлайнаар одоо шууд үнсэгчтэйгээ холбох юм боломжийг олгож байгаамаа. Тэгэхээр одоо бас бид бүхний дуртай Goodreads дээр бас өндөр оноотой ийм 8 зохиолч үлээ та бүхэн манаас ороод тараарай. Хүүхдийн зохиолч төрлийн дотор байлаа. Тэгэхээр хаана болох вэ гэхээр Туушин жишт бодлын Соёмб танхимд болно. Тасалбарын үнэ нь 45,000 төгрөг. Гэхдээ та одоо зохиолчдынхаа номын одоо нэгээс одоо ингэж авах юм боломжтой юм аа. Тэгэхээр ерөнхийдөө бас нөгөөгүйгээр хэлэхэд бол 45,000 төгрөгөд нэг ном авчиж гэн л гэж бас ойлгож байна. За нэмэх нь бол World of Language номын дэлгүүрийн энэ 4 салбараар насан туршдаа 5-аас 10% ийм хямдрал эдлэх боломжтой. Тэгээд маш юм сонирхолтой одоо ярьцлага болж урамшууллыг та бүхэндээ зарлж байгаа. Тэгээд тасалбарыг бас од мөндөргийн манай байран дээр ирээд ийм авах боломжтой байгаа. За тэгээд нэг авсан тасалбараараа 2021-ний 2 өдрөө хуулинд нь ингэж оролцох боломжтой. Гэхдээ одоо яг энэ үйл ажиллагаа маань англи хэл дээр болох юм. Тэгэхээр одоо нэг шалгуур тавигдчихэж जैन те англитай байх хэрэгтэй юм байна. За хоёрдугаарт одоо номын хорхоотой ийм хүмүүс ийм цугларалт болно гэж ерөөдөө ойлгож байна. За тэгээд та бүхэн маань энэ World of Language номын дэлгүүрийн энэ 4 салбараас бас билет авах боломжтой. Тэг илүү дэлгэрэнгүй мэдээлэл та бүхэн маань одоо энэ фэйсбүүкээр харж гарах ямар байдаг те World of Language Mongolia гэж бичээд дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Тэгээд дэлгэцэн дээр бас зохиолчдын маань мэдээлэл гарч байна. Тэгээ хамтран ажилласан байгууллагатай их баярлалаа. Энэ бол ерөөсөө тийм тасалбарын үн биш шүү дээ. Хөрөнгө оруулалт биш шүү дээ. 20% хөнгөлт эдэлж гэн байна. Ном авчих нь байна. Тэгээ тэр хамгийн одоо тэр үнэлж болшгүй зүйл бол тэр зохиолчтой уулзна гэж нүгээр ямар сайхан зүйл вэ чинь. Тэгэхээр номын орхойтой хүн бол тэр номынхаа зохиолчтойгоо тэгээ өөрөөсөө ингээд яриаг нь сонсоод цуг ингээд яриад үйж гин гэж үнэхээр тийм итгэмээргүй сайхан яриг байна. Тийм боломж ер нь бол гарахгүй шүү дээ бид нар. Тийм энэ сайхан үүлэн жилөөний цорхоогоор гээд тэр том хүмүүстэй уулзаж аваад тэгээд гигэн дөрвийг харж агаад айдс аваад номын аваад ингээд явах л тийм боломж бол баг гарч ирэхгүй байх гэж бодож байна. Одоо нөгөө British Got Talent-ийн хүн одоо зохиолч энэ төр чинь бас шүүгч хийжсэн хүн чинь бас байж илээ. Ер нь тэгээ яг номын уншдаг хүмүүс бол одоо годууд нь байгаа. Тийм ээ тий. Nice. За баярлалаа. Баярлаа. За нөгөө хөлдөөдөг тухай ярьжсэн. Тэр энэ сая айгуу гоё юм явж байна. Манай помидор Мона гэд хүүхэлдэйн кино гэж байна. Тий. Тэр Мона аахгүй. Яг үзэг юм биш. Тий. Тэр нэг жижигхэн арал дээр үйждэг нэг хэсэг үлэг баах аралнууд. Тэгэл арлаас арлынхаа хооронд ингээ явж идэг. Тэгэл бид нар ч ингээд бүх юмаа дуусахаар ингээд нэг тийш явах хэрэгтэй гэдэг. Тэрийг одоо ер нь бол сүүлийн үед бас нэг тэр өөр гаригуудыг эзлэхийн тулд яах вэ гэдэг тэр ингээд түүх болгож ярьдаг байхгүй энэ Монагийн түүхийг. За энэ сүүдэр тавина гэдэг байгаа шүү дээ. Энэ айгүй тийм асуудалтай л тэр тийм том сүүдрийг одоо бид нар яаж тавих юм бэ? Нарны гэрлийг одоо ингээд нарны гэрэл ч өөрөө тийм даралцтай байдаг. Тэр нөө салхины шуурга гэдсэн шүү дээ. Нарны шуурга гэд. Тэр нарны шуурга ч одоо хичнээн том юм шүгрэн гэж зонтог тавьсан байжсэн чинь ингээд тэр чинь үлээгээд ингээд цааш явуулчих гад гариг дээр нунгаах гэдэг үстэй тий. Тэгэхээр энийг яах вэ гэдэг асуудал байна. Тэнгүүд нарны тэр гэрэл нь тийм даралцтай байт юм бол одоо тэр нарны шуурга мурган тийм айхтар даралт үзүүлдэг юм бол даралтыг эсрэг нь ашиглаж гэж байгаа. Тэгвэл яаж байгаа вэ гэхээр сугарын наран талд нэг том ийм юу тавьчихж байгаа. Толь тавьчихж байгаа. Гэхдээ тэр толь нь болохоор юм нэг том толь биш. Нэг үсэндээ ингээд толь нь одоо нарны гэрлийг ингэж өөр тийш нь чиглүүлнэ. Өөр тийш нь чиглүүлэхдээ хайш нь чиглүүлэх вэ гэхээр сугарын арталтайгаа бас нэг юм өөр толь тавьчихна. Сугарын арталт. Тэгээ тэр толь руу ингэж чиглүүлнэ. Тэг ингээд
сугар ингээд яг сугар руу явж исэн гэрлийг замд нэг тойл ойлгоод тэгээ өөр нэг толин дээр ойлгоод сугарын дээгүүр явуулаад арталтныгоо толин дээр ойлгоно. Тэгээ тэр арталтныгоо толин өөр дээр нь ойлгонгуудаа буцаад нөгөө нэг урталт байсан тол руу ингээ явуулдаг. Нэгсэндээ нөгөө энд урталт хийж байгаа нэг толийг уртлуулан хойтлоос нь нэгэн зэрэг ингээд нарны тэр гэрэлч ингээд түлхэх нь шүү дээ. Тэгэхээр тэр ингээ байран дээр хөлтөж гэсэн. Нэг ийм арга багтах. Одоо эдгээр чинь нөгөө нэг хөдөлгөөнгүй ш тантаа наран чөдлөөд нөгөө сугарман чөдлөөд байгаа ш. Тэгээд ингээ байр баринд тавьчихад байж л яхаа зүгээр. Нөгөө нэг лагранжийн цэгмэг дээр л аваачаад тавьчихсан. Лагранжийн цэг чинь байнга нар гариг хоёрын дунд ингээ байж идэг. Нэг хідэн ийм цэгүүд байж байгаа. Онцгой цэгүүд гэдэг байгаа шүү дээ. Тий. Тойрог замын онцгой цэгүүд. Тэр тойрог замын онцгой цэгүүд дээр л аваачаад тавьчихна гэсэн. За тэгээд ямар ч хэлсэн нэг тийм толтой болчихноо. За тэгээд тэр толийг болохоор ерөөсөө энэ гэдэг нэг тийм толь тавьчлаа гэж дээ. Сүйдрэлчлээ гэж дээ. Одоо хөрөөд эхэллээ. За тэгээд хөрж байгаа нэг 60-аад жилийн дараа гэхэд бол ерөөсөө хэм нь бол нэг 460 хэм гэдсэн шүү дээ. Тэр чинь ерөөсөө 30 юм боллоо борчихно. 30 гэж одоо баг бид нар амьдрах орно. Айгу таатай. Тийм таатай болж хэлж штэ тий. Тэгээд агаар мандалтахын ерөөсөө нүүрсчлэлийн давхар өслийнх нь фазын шилжилт орно гэдэг чинь одоо нөгөө нэг хийв ээжсэн шингэн болж эхэлнэ гэсэн үг. Тэгвэл одоо нөгөө нэг их хүлэмжийн чинь одоо ингээд бороо орж эхэлнэ. Одоо CO2-оор бороо орж эхэлнэ тийм дээр. Тэгэхээр тэр одоо юу болно гэсэн үг юм? CO2 шингэн болохоор тий. Тийм. Энэ гэхдээ CO2-ыг бид нар шингэн болгоход айгүй их тийм хүүтэн илүү их хүүтэн хэрэгтэй байхгүй маш хүүтэн хэрэгтэй бидэрт. Гэтэл ягаад энэ юу болчихж байгаа юм чинь шингэн болчихж байгаа 30 градус гэж айгүй халуун шүү дээ. Ийм халуунд авч идэр чи хий үйж байгаа гэсэн юм чинь шингэн болж байгаа. Нөгөө нэг термодинамикийн хууль гэдэг юм байхгүй. Бидэр даралт нь их байх юм бол даралт нь их тэгээд температур нь их байсан ч гэсэн даралт нь л өндөр байх юм бол ерөнхийдөө шингэн болгоч болно. Нөгөө фазын хүснэгт гэдэг байгаа гэсэн шүү дээ. Даралт температур хоёроос нь шилтгаалж идэг фазууд байж идэг. Даралт нь их болоод эсвэл температурын бага болгоод иймэрхүү байдлаар бид нар фазуудыг ингэж өөрчилж болдог. Гэтэл энэ маш өндөр даралтай нөө 93 паскал юу гэдсэн шүү дээ. Баар гэдсэн шүү дээ. Тэр баарын дотор чинь 30 хэмт CO2 чинь ингээ бороо болоод орчиж байгаа. Ингээ баахан бороо орж эхэлнэ. Ерөөсөө энэ нүүрс зөрөгчийн бороо ороод ерөөсөө 30 жил үргэлжлэх юм их үер гэдэг юм хэлнэ. Тэг ч одоо ерөөсөө л агаар мантлан тэр чигтээ бороо орж хараад тэгэл айгүй их үер бол 30 жилийн турш ингээд үер болно гэсэн. За ийм температурт болохоор ерөөсөө тэр ингээд шингэн болоод дуусч штэ тий. За үүнээс дахиад 100 жилийн дараа одоо ерөнхийдөө тэр 100 жилийн дотор бол ерөөсөө юм жижиг сажиг юм бороо ороод байгаа юм чинь шалбаагнууд үсэлэн гэж юм штэ тий. Шалбаагнууд нь томрол, нуур болол, тэгэл далаа болол. Ингээд ерөөсөө ингээд юм нүүрс зөрөгч нь далаа ингээд тийм том далаануудтай. Тийм гариг бол. За тэгээд ерөөсөө шалбаагнууд нь сүн далаа болоод хасах 50 хэмийн тийм хөтөн бол. Хасах 50. Амар хөтөн болж байна. За энэ хасах 50 хэм хөтөн болоход яг хөө тэр нөгөө нэг 96 хэм байгаа. Юу лээ? 96 паскал байгаа гэсэн шүү дээ тий. 96 паскал лөө. 93 бар тий. 93 бар гэдэг энэ тэр даралт чинь болохоор ерөөсөө 7хон бар лөө. Унаа. Тэгээд бараг чи 160-аад жилийн дараа гэсэн үг шүү дээ. 7 бар боллоо. Нэгсэнд бараг л бид нар очиод амьдрч болохоор болж шүү дээ. Жоох ингэсгээл тий. Нэг жоохон чих мэхэн дэгжсэн шиг те. Энэ чих жоохон сонирн болоод байна гэдэг шүлс мэсээ зэлгсэн шиг л яж байгаа бахтаа бараг. Тэгэхдээ 7 бар гэдэг бол бас тоглоом биш л. Тэгэхдээ 93 яжууд бол хамаагүй таатай сонсогдчихээн. За тэгээ цаашаа дахиад 100 жил өнгөрнө. За дахиад 100 жил өнгөрөхөөр яг хөө тэр агаар мандлын юм тасах 80 юм бол. Хасах 80 гэж асар хөтөн болж шүү дээ. Чи одоо нөгөө нэг худалч нөгөө абсолют тэг рүүгээ орчиж шүү дээ. За энэ үед юу болох вэ? Нүүрсчлийн давхар эсэл маань хөлдөж эхэлнэ. Одоо нөгөө шингэн байсан эхлээ хийв хийжсэн. Одоо бороо болоод нуур болоод далаа болоод ингэсэн шүү дээ. Тэг нөгөө шүхрээ авч хаяхгүй шүү дээ. Сүвдрээ бол байлгаж лээ. Улам хөрөөлөн. Дахиад 100 жил өнгөрсний дараа хасах 80 болоход энэ фазын шилжилт дахиж явагдана гэсэн. Одоо хатуу болж эхэлнэ гэсэн. За энэ хуурын хүмүүс гэж нэрлэдэг шүү дээ. Тэр нөө хаалаад урсахгүй ингээд нэг ингээд зүгээр утаа гараад идэг нэг те юу гэж нэрлээд л нэг фазын шилжилтэн дээр чинь нэг юм шууд юм хатуу үйжсэн шууд шингэн болохгүй уурулдаг нэг юм үзэгдэл байгаад идэг те. Тийм зүйл болдог. Одоо бид нар бол хуурай хүмүүсийг хэрэгжилж ицсэн хүмүүс нь бол мэдчихэл байгаа да те. Ийм зүгээр л хуурай тийм хүмүүс байж идэг. Нэг тийм айхтар хормоор байхгүй гэдэг. Одоо хүлэмжийн хийл гэсэн үг шүү дээ. Хатуу хүлэмжийн. За тийм хуурай хүмүүснүүд бол болж эхэлнэ гэсэн. За ерөөсөө энэ үед бол даралт бол 3 бар болсон байж байна. Их таатай болчихсон. За агаар мандлын 99% нь азот
болцсон байж байна. Одоо нөгөө нэг түрүүн чи 97% нь нүрс усоогоод нөрс төрөгчийн давхар үсэл гоодсон шүү дээ тий. Гэтэл одоо бол 99% нь азот болцсон. Дэлхийр хөл бас болж байна. Дэлхийд 78 шүү дээ. Тий. Дэлхий бол тэр чигт азот шүү дээ. Бид нар бол нэг одоо тэр бараг 99% азотыг ч гэсэн очиод нэг хамсгалахад бол нэг ахтар одоо хор хөнөөл болохгүй гэсэн. Гэхдээ тэр бол 80% одоо хасах 80 градустай азотыг хамсгалах юм бол одоо бид нар үхнэ. Болохгүй гэсэн. Тэгээ ямар ч агаар унтал нь бол нэлийн таатай болж хэлж байна. Одоо амьсгалж болохоор болж байна. За энэ пластик хальс ашиглаад одоо тэр чинь ингээл бүх юм нягтаршаал за ингээ гайгүй 3 баар болчлоо 99% азот болчлоо нөө ихэнх CO2 чинь ингээд юу болчлоо шингэн болчлоо за энийг одоо яах вэ гэдгээс бид нар ингээ дээр нь очиж амьдрахын тулд хасах 80 градус байж болохгүй байхгүй те дулаахан болох хэвээр эргүүлэл нөө шүхрээ зонтгоо авчингууд чинь л яах вэ нөө сүйдэр нь байхгүй болоод ирэхлээр эргээл нөгөө чинь ингээл халаал нөгөө CO2 чинь ингээд ууршаал тэгээ бацаал хэвэндээ орчин шүү дээ тийм. Тэгэхээр одоо энийг яах вэ гэдэг асуудал. Тэнгүүд нэг юм галзуу санаа байж байгаа байхгүй юу? Пластик хальсаар тэр гарыг тэр чигт ингээд бүрнэ гэж байгаа. Тэгээ дээрээс нь тэр пластик хальсан дээрээс ингээд бид нар өөрсдийн гэсэн хөрс аваачаад тэгээ юм яг юм гариг шиг хөрсжүүлээд тэгээ одоо ингээд доор нуучна гэж байгаа газрын доор ингээд болчихно. Тэгээ энэ бол ер нь бол бүтэхгүй баг гэж байгаа. Яг тэгэхээр жоохон ингээ байж байгаа л нөө гариг чинь жоохон халаал эхлэнгүүд доотлолт нөгөө нэг зүйл чинь ингээд даралт нь байж чадах ойлгонгуудаа ингээд баахан галтуул болол доор байсан зүйл бол заавал гарч ирж таар. Тийм болохоор яг сайхан гурилаар орчиж байгаа байхгүй юм чинь. Тэгэхээр энэ бол бүтэхгүй арга. За тэгэхээр бидэрт амар супер арга байна. Тэр бол мөсөн сар. Одоо хуурай мөсөн сар сугар гарагт юм. Нөгөө нэг түрүүний арга байсан шүү дээ нэг юм дээшээ ингэ шидэд идэх юм арга байсан шүү дээ. Тэр аргаар бол ерөөсөө нөө мөснүүдийг чинь ингэж олборлж аваад сансарлуу шидэд. Сав гэж шидэд. Тэгвэл тэнд нэг юм жижигхэн юм юу байгуулж байгаа л одоо ингэ дэлхийн сугрын ингэ тойрог зам дээр нэг юм тойрог замл байгуулчих гэсэн үг шүү дээ. Тэн дээр нь тэрнлүүл ингэ нийлүүлээд. Тэгэл нэг юм жижигхэн химэл одоо сар хийчихнэ гэсэн. За химэлж та баг химэлж шин одоо натурал сар шиг те байгалийн сар шиг юм бол мөсөн сартай болно гэсэн үг шүү дээ. Сансурт бол мөс чинь мөсөөрөө л байж гин. Тэгээ тэрийг бол те бид нар бол нэг хахтар юу байх шаардлага байхгүй. Тэр сансар гэж асар хүйтэн агаар мандал байхгүй болохоор маш хүйтэн гэдэг хөлдөө мүлдөгөөрөө л байж гин. Тэгэл ерөөсөө ингээд нөгөө бүх мөснүүдийн олборлол дээш гаргаал мангар том сар. Тэгээд шөнийн тэнгэрэн сартай. Тэгээд яг хөө CO2 тэр нь байж байгаа. Бидний халаагацсан CO2 чинь тэр шүү дээ. Гэхэлгээд шөнд болгоо. Өө тэргэл CO2 гарч ирж. Тэргэл хөлжиж. Ямар ч тийм шиний хоёрныхоо хөлмжийн хийнд бас тэрвчээд аллаад бас ингээ байж гэн гэсэн үг. За тэгээ ямар ч хуурай мөсөн сартай болж болно. За ус гэдэг асуудал байна. За тэгээ ус чи яах юм гэдэг. Одоо бид нар манай гариг чинь хүн амьдрахын тулд дэлхийчлэхийн тулд бид нар ч ус хэрэгтэй гэл. Тэгэд бархас эдийн дагуул Европа гэдэг. Зүгээр л тэр чигтээ ус. Одоо нөө мөсөн гариг сая бид нар хийчлээ шүү дээ. Тэр шиг л яг ингээд дагуулн сарна. Тэр чигтээ ус ийм гариг байж байгаа. Тэр гариг дээрээс бид нар баахан мөс. Одоо тэр чигтээ нарнаас маш олон юм чи ингээд хөлтцсөн байж байгаа шүү дээ. Тэгэл тэндээс нь бас бод гариг дээр очиод бид нар чинь нэг баахан олборлт явуулсан шиг тэр Европод дээр баахан олборлт явуулаад тэндээсээ бас ингээд суур гариглага шидчихнэ. Тэгэл ингээд суур гаригыгаа ингээд агаар мандалгаа ингээд тэр мөсөө ингээд хайчин заяа. Тэгвэл одоо солирч онж ирэхээр ингээд шатдаг шүү дээ. Тэгвэл тэр мөс бол ингээд агаар мандал руу ингээд орж ирж байхдаа ингээд шатна. Шатаал тэнгуүтээ юу одоо нэг ус болох юм. Тий, одоо ингээл ерөөсөө ингээд тэр чигтээ ингээд уур болоод ингээд шууд ингээд шатаал ууршаал түнхтэй цас болоод бодраал. Тэг ингээд цас орно. Гоёгоос тий. Тэгэл ингээд тэр холоос тэр бархас өдийн тэр тойрог замаас ингээд баахан уснууд төрж ирэл дээрээс цас болж бодраал ингээд л үжин гэсэн. За нэг хэсэг одоо бол ингээд нарны гэрэл нь ороод ирсэн байж байгаа. Тэгэл наа цаснууд ч бодраал ингээд бид нар чинь бас ингээд далаатай болоод тий. Ингээд байж гин гэсэн. За нэг том асуудал байгаа. Сугрын өдөр гэдэг юм. Одоо дэлхийтэй ч айгүй адилхан юм биш үү? Дэлхийн татхуучтай адилхан юм, хэмжээтэй адилхан юм. Хүн энэ чинь манай гэр юм биш үү гэж бодож исэн чинь үгүй ээ гэж. Нарны аймгийн бол ерөөхдөө бос гаригуудаас хамгийн онцлог гариг. Тэр нь яагаад вэ гэхээр ганцаархнаа эсрэг тийш иргэдэг юм гариг байж байгаа.
Тий. Дэлхий буудаа ангараг гэл бүх л гаригууд ингээд нэг тийш эргэж байгаа. Гэтэл сугар ганцаархнаа өөр тийшээ ингээ эргээ сугарцсан байчаадаг. Тий. Энэ их сонь. За тэгээд дээрэс нь бараг л нэг юуны татгучны төгжээ гэж үүдэн штэ. Сар биднэр лөө хараад ингээд сар бидэрт дурлцсан баян бидэрлөө нэг нүрээр харж идэг. Тэр нь бүксч юм билүү гэдэг. Тий. Ямар ч нэг талаараа харж идэг тий. Бод ч гэсэн ерөнхийдөө дэлхийд наранд бостой гэж ингээд төгжигдсэн байж байна. Сугар бас айгүй ойрхон болохоор ерөнхийдөө бараг тэгээд төгжигдсэн шахав. Гэхдээ ингээд маш удаан эргэж идэг агаар мандалтай далайн шуунтай болохоор ингээд жохон эргэж идэг. Гэтэл ер нь бол бараг л бүтэн жилтэйгээ ингээд адилхан тийм өдөртэй. Тэгэхээр бол энэ одоо 2800 цаг гэдэг чинь юу гэсэн үг юм? 2800 цагийн дараа нэг өдөр. Бид нар дэлхий чинь бол 24 цаг шүү дээ, тий. Гэтэл 2800 гэдэг чинь одоо 100 дахин 6 сар мөр юм уу? Тий. 100 дахин эн чинь их гэдэг чинь 100 өдөр л гэсэн үг шүү дээ, тий. 100 өдөрт нэг хоног болно. Тэгэхээр дэлхий дээр бүхэлдээ нэг жил энэ бүхэлдээ нэг жилг нь сугар дээр ганцхан удаа өдөр өнгөрч хагаад дэлхий дээр бол жилийн 3-1 өнгөрцөн байна гэсэн үг шүү дээ. 100 өдөр өнгөрцөн гэж байж байна. Тэгэхээр 100 өдрийн дараа шөнө одоо ингээд дахиад наран гарч ирнэ. Нэг бол өдөр болж өгөхгүй, нэг бол шөнж болж өгөхгүй. Тийм нэг хэцүү юм байж байгаа тийм. За энийг бол бид нар бол угаасаа шийдэх маш хэцүү. Айгүй биш. Яг нөө сүүдрээ тавиулж шийдсэн. Тийм. Яг хөө дэлхий дээр чинь тиймэрхүү байдаг шүү дээ. Одоо нар жаргаж өгдөг нэг жаргачаараа мандаж өгдөг нэг мандчаараа жаргаж өгдөг нэг юм хэцүү газрууд байж байгаа шүү дээ. Тэрэн шиг л гэсэн үг тийм. За тэгэхээр нэг иймэрхүү нэг асуудлууд байж байгаа. Үхлийн аюултай биш юм да. Тийм яг үнэ тий. За энэ нэг эргүүлээ халаа гэдэг асуудал ч амар том асуудал болж эхэлнэ. За одоо нарны гэрэл нь хүртэл ингээд хөрөлцөхгүй болоод эхлэнгүүд бид нар хиймэл нарнуудыг одоо байрлуулах юм байна. Хиймэл нар гэдэг. Хиймэл нарнууд нь зүгээр бас тол. Нөгөө нэг сүйдэрлжсэн толнууд бол баг худалчунд артлалт нь аваачаад авчихна. Артлаас нь ээж идэг. Энд тэндээс нь ээж идэг. Чи ингээд амар удаан эргэж байгаа болохоор бид нар чи ингээд нэг талын ингээд шараад байна гэсэн үг шүү дээ. Ганцхан талын шараад ангууд нэг талд айгүй хүтэн, нөгөө талд айгүй халуун болох гэдэг байгаа байхгүй. Тэгвэл бид нар хүтэн талаас нь бас ингээд ээж явах хэрэгтэй гэдэг ч юм уу. Иймэрхүү асуудлуудыг бид нар хиймэл нарнуудаар шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг талдаа тис хүтэн болоод нөгөө талдаа ингээд амьдрахын аргагүй халуун болох гэдэг ингээд балан юм болох гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр неко тогтолцоог хангахын тулд бид нар заавал ийм хиймэл нар хийх хэрэгтэй. Нарыг толиор ойлгочиход бол нарны хэмжээний л халаах юм байна тий. Одоо томруулдаг шилээр гал гаргадаг шиг. За энэ цианобактери гэдэг айгүй хөрх юм байж байгаа. Одоо бидний нөө хүчил төрөгчийн яахын ийхэн гэдэг нэг асуудлууд байгаа даа шүү дээ тий. За бас дээрэс нь CO2 хоёрын ч гэсэн одоо яахын энтер гэдэг ч юм уу тиймэрхүү асуудал. За тэнгууд бид нар ч ингээ гоё далаа малаатай болцсон. Нөгөө нэг цас мас ч бодроо айгүй сайхан болцсон байж байгаа. Далаа дээр нууц цианобактери гэдэг юм уу тавьчих. Цианобактери гэдэг нь болохоор одоо ургамлын лис гэсэн. Гэтэ нөгөө нэг бие дагаад амьдэрсэн нэг эстэй. Дэлхийн нийт хүчил төрөгчийн баг 90%-ийг баг гаргадаг зүйл шүү. Юу яг үнэн тий. Биднийг амьдруулж байгаа зүйл. Харин тий. За энэ цианобактериуд бол фотосинтез гэдэг юм явуулдаг. Нарны гэрлийг ашиглаад одоо тэр CO2-ыг шингээж аваад хүчил төрөгч гаргаж ирдэг. За тэгэхээр бид нар ингээд далаад нь маш их хэмжээний цианобактериудыг тавьчин нөгөө хэд чинь бол тэндээ үржижлэн нарны гэрэл байгаалах юм бол CO2 байгаалах юм бол гээл үржижлэн тэгэл хүчил төрөгч гаргаал энэ хүчил төрөгч асуудал ингээд шийдэж чинь. За тэгэхээр нэг хит хитийн ийм аргуудыг нийлүүлж байгаа бид нар бол сугар гаргийг бол нэг хэдэн жилийн дотор хэдэн 100 жилийн дотор бол ингээд сайхан колонтод дээр нь амьдарч болох нь. Огт боломжгүй биш шүү дээ. Тий, огт боломжгүй биш вэ, тий. За энэ аргаараа бас бид нар яаж болох нь Улаанбаатарынхаа тий энэ дэлхийхээ бас энэ эргүүлж дэлхийчлэх асуудал гэдэг юмыг бас ингээ хийж болох нь. Гэх мэтлээ одоо юм хоёр талын давуу талтай байгаа даа шүү дээ тийм сугар гаргийг колончлох тухай ямар балаан боддیں۔ Та нар өөр хийх юм байдгүй мө гэж энэ чинь айгүй чухал юм байхгүй юм чинь яг үнэ тий. За өнөөдөр яварч нэг юм чухал сэдвийн тухай ярьлаа. Сугар гаргийг ингэж болж байгаа юм чинь манай дэлхийн дулаарлын нөгөө 0.4% хүлэмжийн хий бол айгүй дажгүй бас гайгүй санагдчих шүү. Тэгээд их уран зориг хайрсан хасаатай их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн хамтран айлгчээр World of Language компани болон за Худлаа хөгжлийн банк хамтран ажиллаа. Нэвтрүүлэг маань NTV, за мөн Одмондөр радио 83.3 болон за 107 гэсэн хос долгионоор та бүхэндээ хүрлээ. Тэгээд одоо маш их мэдлэгийг бидэнд хуваалцж идэг хасаатаа маш их баярлалаа. Хамтран хөтлөх нэр төрийн хэрэг байдаг шүү. Баярлалаа. Надад ч гэсэн. За баярлалаа. Баярлалаа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.